Баяны тухай. Гаднаасаа харахад бол одоо нар шиг юм бөмбөг, нэг од шиг юм бөмбөг юм байна. Тэгээд тэр од шиг юм дотор чинь дүүлжигийн дүүл гэдэг маань нэг тоос гэсэн үг шүү дээ. Ганцхан тоосны төдийд энэ зам боолоо орж энэ дүүнхрийн чинь ном байж гинэ гэж хэлсэн. Тэгээд хамгийн юу дүүнхрийн чинь ном яадаг вэ гэхээр тэр гал шиг бүрэнх юм тэр хамгийн юунд нь болохоор энэ галан хүрээтэй гэж. Тэгээд галан хүрээ. Гадна талтаа нь одоо нар шиг галан хүрээтэй юм шүү дээ. Галан хүрээтэй. За тэрний дараагаар юу байх вэ? Тэрний дараагаар болохоор зэрэг бол усан хүрээ юу хүрээ хамгийн юу өнд нь болохоор зэрэг бол одоо саа гэж хэлдэг шорон хүрээ. Тэгээ усан хүрээ. Тэгээ галан хүрээ. Тэгээ намхай хам гэдэг юм байдгийг. Намхай хам гэдгийг тайлбарлахын тулд одоо шинжлэх ухаан болохоор зэрэг нарыг дөнгөж сая л ойлголоо шүү дээ. 2 жилийн өмнө нарыг ойлголоо. Наран дээр баг буух юм бодоод байсан байхгүй юу? Гэсэн чи өө чи нар чи агаар шиг тийм юм биш дээ. Одоо мэдж байгаа. Хоосон юм биш дээ. Тэр мэдж байгаа байхгүй. Тэсрэлт явагдаад байдаг тийм байдаг. Тэрийг намхай хам гэдэг. Орчлонгийн одоо хам, шорон хам гэдэгтэй адилхан, усан хам гэдэгтэй адилхан намхай хам гэж юм байна. Тийм учраас ийм байгаа шүү дээ. Галан тойроод гал байж. Дотор нь болохоор зэрэг намхай хам байж. Тэгээд болохоор зэрэг усны юу галан хам байж идэг, усны хам байж идэг, шорон одоо мах байж идэг баггүй. Ингээд дөрвөн мах намхай хамтайгаа байж байгаа. Тэгээд тэр намхай хамтайгаа байж байгаа тэр дунд болохоор зэрэг бол юу гэдэг юм бэ? Энэ болохоор ингээд гүйн жахар гэж хэлж байгаа. Лагшингийн. Нэгдүгээр давхар бол лагшингийн жахар. 182 тэнгэртэй. Лагшингийн жахар. Хоёрдугаар давхар нь болохоор зэрэг сүнгийн жахар буюу хилний одоо Монгол юугаар хэлэх юм бол хилний жанхар гэж. Хил. Энэ биеийнх нь гэсэн үг шүү дээ. Энэ биеийн жанхар байна. Энэ хилний жанхар одоо юуны сүнгийн жанхар гэж хэлдэг бүхнийхийг болохоор зэрэг. Дээдлэлт нь гүйн жанхар, төгжийн жанхар, тааллын жанхар гэдэг. Тааллын хот мандал гэдэг. Тэр тааллын хот мандал дотор дүүнхүр яв юм эр юм дүүнхүр байж байгаа нь шүү дээ тэр хотод. Тэгээ дээдлийн оройтол нь болохоор зэрэг дева гэж ярддаг. Тэр хот мандлын дева 8 дева гэж ярддаг. Тэр 8 дева нь байж байгаа юм аа. Тэгээ гаднаасаа харахад бол яг л ийм байж дээ. Тэгэл одоо ингээд дөрвөн талдаа үүдтэй шалаа банзаагаа гэл 8 одоо багантай шалаа банзаагаагаар дэвссэн ингээд одоо ингээд бүгдийг нь уншаад байдаг. Гүйн жанхар буюу лагшингийн жанхарт бол 188 тэнгэртэй. Сүнгийн жанхарт бол 382 тэнгэртэй, төгжийн жанхарт бол 225 жанхартай, нийлээ 722 лаа тэнгэрийн дотор байт юм аа. Лаа тэнгэрүүд байт. Тэр төгжийн жанхрын тэр доторт нь болохоор зэрэг бол дүүнхур яв юм байж байгаа тэр. За тэгээ иймэрхүү юм бясалгаж байгаа шүү дээ. Бид нар одоо нэг бясалгал гэж янз янзын болоод байдаг. Тэр чинь болоод яадаг вэ гэхээр зэрэг хамгийн нарийн бясалгач энэ юм шүү дээ. Энийг гүйцэх бясалгал энэ зам боолын хорвоо дээр байхгүй. Яг налжир ланаа мэдва гэдэг одоо югзэр ханчшгүй бясалгал нь энэ байхгүй. Бид нар хамаагүй яриад байгаа бол хамгийн нарийн бясалгалд нь орчоод байгаа шүү дээ. Эр сууж ийн. Жишээ нь энэ галыг ингээл тайлбарлая. Дөмөө гэж ярьдаг. Энэ дөм гал гэж байдаг. Дөмөө гэж байдаг. Энэ үсэг байгаа бол энэ чинь 16 32 64 үсэг байгаа. За энэ галыг ингээд тайлбарлах юм гал чинь болохоор зэрэг юу гэдэг вэ гэхээр хүний үсийг биелэгдэж байна. Гадна талдаа хүний үс чи хийсээд байна үстэй. Хүний үс хэдийн ширхэг байдаг вэ гэхээр зэрэг энэ хэдийн ширхэг 84,000 байдаг юм. 84,000 үсийг биелэгдээд энийг бүгдийг хийсэн байгаа байхгүй юу? Хүний гадна талын үс давтартлын янз янзын үсийг нийлэхэд 84,000 болдго юм байна. Тэр 84,000 үс чинь болохоор зэрэг бол турбаа шиг юм байд юм. Тэгээд урт үстэй хүний ухаан богинтой гэхээр зэрэг эмэгтэй хүний хэлж байгаа юм биш шүү. 3 настай байхад манай монголчууд эмэгтэй хүнийг 4 настай байхад нь эрэгтэй хүнийг 3 настай байхад нь үсийг авдаг нь ямар ч ёстой юм бэ гэхээр тэр турбаагийн цоолоод ухааных нь сүвийг нээж байгаа. Тэрнээс хойш урах нь хамаагүй шүү дээ. Эхлээд ухааныхаа сүвийг нээхгүй ургуулад байх юм бол тэр чинь нэг урт төстэй хүн ухаан богинтой гэдэг болчихно шүү дээ. Урт төстэй болохоос зэрэг бас одоо орчин үеийн эрэгтэй ч гэсэн үсээ ургуулад байгаа үү дээ. Тэгэхээр зэрэг бол үндсэндээ бол 3 настай 4 настайд нь ингээд авдаг нь ямар учиртай юм бэ гэхээр зэрэг цааталд нь бол ухаан байж идэг. 84,000
ухаан гарахын зохицос гэж ингэж яриад байгаа шүү дээ. Хүн чинь. Тэгэхээр 84 мянган ухаан гарахын зохицоос ганцхан зохицож бид нар эзэмшиж чаддгүй шүү дээ. Ганцхан зохицож эзэмшиж чадахгүй. Тийм олон одоо боломжтой байсаар хүртэл боломжийг ашиглаж чаддаггүй байхгүй юу? Жишээ нь нохойноос дор. Нохой 5-аас 10 км газар юмыг үнэртдэг байхгүй юу? Хүн үнэртдэг. Шувуу гэдэг амтан байна. Биднээс 10 дахин жижигхэн нүдтэй мөртлөө 1000 км 5-аас 10 км-ийн цаана байгаа могойг харж идэг. Яасан нүдээ хөгжилтэй болсон байна. Тэр ухамсарыг бол хилээд яах вэ? Мундаг хөгжүүлж болно. Хөгжүүлсэн хэн байгаа юм бэ гэхээр монголчууд дотор бас зөндөө хөгжүүлсэн улсууд байсан юм аа. За монголчуудын түүхэн дотор одоо юу гэдгийг хамгийн одоо түүхтэй юм болох нууц тавчаа гэж байгаа юм. Нууц тавчаа та нар уншсан хүн байна уу? Нууц тавчаа уншсан хүн, бүтэн уншсан хүн байна уу? Яа. Нууц тавчаага бүтэн уншихгүй болохоор монгол хүн гэхэд яаж ярих вэ? Нууц тавчаан дотор хоёр юм байна. Гурван юм байна. Монголчуудыг хамгийн мэрэгэн ухаантай гэж гин тодорхойсон гурван янзын юм байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг дуваа мэрэгэн давуу сохор гэж байдаг. Давуу сохор гэж сонссон уу? Нэг дуваа гэрлгээд одоо нэг том гэрлүүд байж штэ. Тэр ямар учиртай вэ гэхээр зэрэг дуваа мэрэгэн болохоор зэрэг яадаг вэ гэхээр 3 бээрийн газрыг цааталтанд байгаа юмыг шууд харцдаг. Ганцхан нүдтэй мөртлөөр харцдаг юм байна. Харцдаг. Тэр бол за яг хав дээр нь эртний юм да, домог юм да гэж та нар бодож байгаа. Эзэн Чингис хаанарыг үеэд ороод тэгэхэд эзэн Чингис хааны одоо бүртийн нэг одоо юу гэх юм бэ? Туслах Хуагчин гэдэг авгаа байдаг. Хуагчин гэдэг авгаа болохоор зэрэг эмгэн бол одоо ингээ газар сонсохоор зэрэг 3 бээрийн газар явж байгаа юмыг сонсдог. Тийм учраас Чингис бол тийм сэргэлэн байсан чинь одоо тэр урдаас нь цэрэг дахиад ирэхэд зайлчаад байсан шүү дээ. Бурхан хардуулаар 3 удаа зайлсан байдаг. Яагаад зайлсан? Үхэр тэргээ ачаалаад явах гэсэн хэвээр морьтой хүн дахиад ороод ирнэ шүү дээ. Үгүй. Тэднийг цуглуулад 3 замын байлдаан болох гэж яана гэхэд тусцсан сонсчоод байсан байна. Тэгээд одоо ирж шүү гэдэг тэгэхээр зэрэг Чингис тэгээд ачаалаа за явцгаа игээд хойшоо гараад амь гараад исэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэгээд одоо юу гэдэг тэр сонсголынхаа эрхтэн айхтар хөгжүүлсэн байгаа. Айхтар хөгжүүлсэн. Тэгэхээр 88 мянган зохицос гарахын орон гээд одоо бурхан багшигаа хийлээд идэг. 88 зохицос гараад 88 ухааныхаа одоо бадар нэг ч юм уу хоёрын ч юм уу ядаж бас нэг хөгжүүлвэл одоо сайн байна. За хөгжүүлж чаддаггүй маа гэхэд одоо юу гэдгийг жишээ нь одоо бенз машин гэхэд за бензийг ч одоо бид нар хийж чадахгүй. За ямар ч байсан худалдаж аваад ч юм уу эсвэл одоо ямар ч байсан нэг тийм ундаг ч юм уу одоо тийм машин жолооддаг ч юм уу тийм сурчуул зүгээр юм а гэж бодоод байгаа байхгүй. Тэр машин жолоодох юм чинь одоо энийг яах вэ гэхээр зэрэг дүүнхрийн номд одоо залбираад дүүнхрийнхаа номыг бясалгалтанд даган баясаад ингэж явж ийна гэвэл хойшоо явхад бензтэй явна л гэсэн. Шулуухаа хэлэх. Би саянд хэлж бол ахаад хэлье. За манай дам хамлонгоо залгаж байна. Би одоо авчихъя. Файнасаа. Рэд хам. Бано. Миндэ. За. Хуралдаа хуржил суунда. Тий. Яасан сайхан да ихэнх одоо таны цаах болж магадгүй өвчлээрэгтэй юм уучлаа. Би завсралчаа тэгээ хийх юм олж чадвал худлаа ирээ сууж гинэ хамбаа. За өвчлээрэг. За болоо. Хуралдаа одоо юу дүрээгүй. Дүрээгүй байна хамбаа. Одоо вангийн ихэн дээр гадаалчаад байж тий. Миний хурал бол өнөөдөртөө тэгээд дуусан доо. Тэрээс манай дүүхэр дацангийн хурал бол болоогүй л байна да. Лойлинг хийсэн юм байна манай ламдар маань. Тэгээд тэр лойлингийг би эднэрт тайлбарлаа сууж юм хамбаа. За.
аваар юм байхгүй. Хуруутай гэдэг сагт тасалуулах юм. Хурал одоо нэг тэр болохоор зөв сүвцэн жанхар гэж хэлээд байгаа. Өнөөдөр илсээр нөгөө 722 таагийн чинь бүгдийн тарины тоолоо 702 таагийн чинь 722 тарин байдаг. Тэрний тоолохор зөв тэгээд тэр илсний тоо болгоныг одоо 18 жанлуулцгаад тэгээд энэ жанхруудыг бүгдийг нь хийгээд тэр хавтгай зүтсэн жанхар гэдэг юмдаа тэн дээр ингээ хийж байгаа. Босгоод одоо лойлон гэж хэлээд байгаа. Манайхаар юу гэдгийг одоо энэ юу гэж хэлэх вэ? Макет гэж хэлэх үү? Тийм макет нь бол ийм байгаад байгаа. Тийм. За нэг иймэрхүү дүүнхрийн ном гэдэг иймэрхүү мундаг ном шүү дээ. Эний шиг ийм зузаан ном, эний шиг ийм их дамжлага хамгийн дамжлагын дээд нь налжир ланаа мэдвэн дөрвөн дамжлага байна. Жадбин жожид налжир ланаа мэдвэн гэж. Тэгээ налжир ланаа мэдвэн гэдэг нь бол ханцсгүй югзрийн дандар гэдэг байхгүй юу? Хамгийн дээд дандар нь хамгийн дээд тарины нэг байна. Тий. Тэгээ одоо та нар нэг тарины сайхан дагаад уншчихвал да. Хам ча ма та ба ра ям 7 үсэг байгаа. Тэр 7 үсгэн дээр болохоор зэрэг 3 умаахан гэдгийг хэлчих. Тэгэхээр умаахум ханчин мала бара ям умаахум хо ханчин мала бара ям умаахум хо ханчин мала бара ям. За энэ дээр 3-ыг нэмэхээр зэрэг 10 болж байгаа үү? 10 болж байгаа үү? 10 чинь болохоор зэрэг яадаг вэ гэхээр зэрэг 10 тарин чинь болохоор зэрэг 90 имгээд хос болчтой. Тэгэхээр 20 болно шүү дээ. Тэг хүн бий болоход нэг хоромсоом гэж нэг юм яриад байна да. Тэр хоромсоо чи хэд байдг вэ? 22. Энэ чинь тэгээд дээр нь 22 байдгийг чинь дээр нь яв юм буюу одоо дүүхрийн яв юм ихээр 22 болчиход байгаа байхгүй. Хүнийг одоо дүрсгүй орчлонгоос дүрстэй орчлонд бий болгочиход тэр 22 хоромсоомны чинь бүрдүүлж идэг юм нь энэ тарин байгаа юм. Умаахум хоо хамчин мала бара юм. Тий. Тэгээд ингээд дүүхрийн дараагийнхаа юунд дүүхрийн юунд би түрүү сая эдгэрс хэлж байгаа марчлаа. Замбуулан гэдэг орчинд бид нар байна, тийм үү? Замбуулан дээр бол 5 дагшин орон байдгийг. 5 дагшин орон ямар дагшин байх вэ? Шарчиг Ревзан. Шарчиг Ревзан зүүн талд Ревзан гэдэг дагшин орон байдаг гэж байна. Бид нар бэлэгдээд болохоор зэрэг одоо н утай гэдэг байгаа шүү. Утай шан гэж яриад байгаа шүү. 5 үзүүрт уул гэдэг. Тэр 5 үзүүрт уулыг бол Шавчиг Ревзан юмаа гэж ингэж бид нар яриа тэнд мөргөдөг. За тийм. За хочиг намхай бодлоо гэж байгаа. Урд талд бол одоо намхай бодлоо гэж уран байх юм битээ. Тэрийг одоо манай далаа багш маань өөрийнхөө бодлын ордон гэдэг одоо би энд бодлын ордон шүү гэдэг ингээд хийсэн. Тэгээд ингээд бид нар бэлэгдээл байдгийг. За нүвчиг үржин хандын орон гэдэг одоо энэ Пакистан, Афганистан талд бол үржин ханд дагнсын орон байх нь шүү дээ. Тэгээд ханд дагнс учраас тэгээд одоо нэг Пакистанчуудын эмэгтэйчүүд нөгөө нүрээ бүтүүлээд байдаг учраас тэр юм байлгүй одоо мэдхгүй их үсгэлэнтэй ус байдаг юм байгаа бодлоо. За тэгээд хой талдаа болохоор Жанчиг Жан Шамбал гэдэг байдаг. Жанчиг Жан Шамбал нь хаа байна? Жанчиг Жан Шамбал нь бол Оросын нутагт Сибирт байна. Эрдэмтэн эрдэмтэнгүүд бол нотолцсон байж байгаа шүү. Тэгэхээр яг бид нар ч одоо Оросын Сибирийн Жанчиг Жан Шамбал буюу хой талд байдаг Шамбалын оронтой параллельны амьдарч байгаа юм шүү дээ. Тийм. Шамбалын орон чинь параллельны амьдарч байгаа байхгүй. Энэ номыг би түрүү ахаад хэлье. Энэ номыг хаанаас авчирсан бэ гэхээр зэрэг 2550 жилийн дэвтэр бурхан багшд морилж явахт нь энэ Замбуулангийн улсуудаас энэний жүдвийг авъя гэж сэргэлэн толгой байсангүй. Шамбалын орноос даваа самбуу гэдэг хаан ирээд гууга та надад юу өгөөч ээ дүүнхрийн номлог өгөөч гэж хэлээд аваад явсан байгаа байхгүй. Манайхан мэдхгүй чихэн дүлий байж ий. Тэгээ сүүлд 100 жилийн 1000 жилийн дараагаар налин дараа хийдэг хамлам зэлүү бандита гэдэг хүн. Гэхдээ дүүжи хорлоо гэдэг ном байх энэ одоо хаанаас ямар учиртай ном бо гэж хайгаад болдгоо олддгоо зам болонгаас. Тэгээд дүүн юу ногоон дарь сар 3 жил ногоон сар дарих бясалгасан гэдэг баха. Тэгээ бясалгаад тэгээ зүүдэнд нь ороод
өө Шамбал гэдэг оронд байдаг юм байна гэдэг ингээд. Тэгээ Шамбал руу зэлүү бандитаачин бол одоо Шамбал руу яваад өөрөө одоо бяцлага тийм мундаг хүн учраас Шамбалын оронд хуйлж төрж чадах нь шүү дээ. Тэгээ Шамбалын орноос Эрдэнэ Давг хааны Шамбалын орноос Бундарага буюу Бундарага хаанаас дамжлагын Даваасанбууд хаанаас дамжлагыг авчирсан байх. Тэгэд энд бий болгосон хэд шүү дээ. Тийм ховор дамжлага байхгүй. Ганжуурыг бол үндсэндээ дүйсэм гэж ярьдаг. Ганжуурыг бол одоо юу гэдэг юм бурхан багшийн нийтэд айлцсан номнуудын бүгдийг одоо ингээд ганжуур болгоо авчихсан байгаа ш. Нийтэд айлцсан. А энэ дүүхрийг бол нийтийн бус манай замбууланд зориулж айлдаг үе номыг зэлүү бандитаа авчираад номсон байх нь шүү дээ. Тий. Тэгэхээр ийм ховор ном шүү. Гэхдээ та нар би одоо үсэг мэдэхгүй, утгын сайн мэдэхгүй уучлаарай би мэддэг гэж чадахгүй. Утгын сайн мэдэхгүй хүртэл өглөө 6 цагаас аваад орой 19 цаг 8 цаг хүртэл уншаад барахгүй гоё дээ. Уралдаж уншаад байхад барахгүй шүү дээ. Энэ манай дүүнхрийн машин орчин бол чэйчтэй. Уучлаарай эдгээр чи бүгдөө чэйчтэй усуу. Чэйчтэй усууд ам булаалдаж уншаад байхад л барахгүй гоё дээ. Тим ном шүү дээ. Тим гүнзгий. Сая одоо би хэлээс жигдэн намбаргад би л юу гэдэг одоо ганцхан хамгийн анхны дамжлагын левүүг нь уншлаа. Орчлон хорвоо гэдэг ямар юмыг яаж байгуулах тухай гаргасан ном баггүй дүүхрийн ёсон. А тэгтэл тэрэн дотор нэг ч үг би мэдэхгүй байгаа байхгүй. Уучлаарай мэдэхгүй бай. Ягаад гэвэл тэнд тарны ном нууц ном учраас тэрийг дэлгэлж иж нэлээд тайлбарлаж иж ингэж иж ойлгоно гэхээс мань ойлгохгүй тийм ном байгаа шүү дээ. Тэ. Яаж тэгээ төг төсгөнд буулгаад яаж тэгээ бид нар уншиж байгаа бас хувьтай асуудал шүү бид нар бол. Тэ. За тэгээд 30 40 жил одоо 43 4 жил одоо энэ дүүхрийг бид нар хуруулсан байдаг юм байна. Тэгээд цааш нь одоо юу гэдгийг бас дамжуулаад үр ач нартаа дамжуулаад ингээд цааш нь дамжуулаад яваарай. Би одоо 60 гарцсан хүн дараагийнхаа ээлжийг одоо өгч шүү та нарт. За ингээд нэг өглөөний өвлгийн хийсэн болоод жандаг болоод хуруулна гэдэг бол энэ битгий хэл хойд насныхаа юм хийж байгаа юм шүү. Тийм учраас энийг битгий таслаарай. Битгий жаахан гэж чамлаарай. Нэг жижиг хитгэн дамнар хурж идэг нэг юм байж та ашигт одоо улсууд чинь тэгдэг 1000 дамнар хурдаг ч юм уу 500 дамнар хурдаг ч юм уу тийм мундаг юмд гэж ингэж ярьдаг юм бол үзмжийн асуудал. Одоо болохоор зэрэг үзмжийн хэлбэртх нь илүү очоод ерөнхий утга санаагаа ер нь муу хийгээд байгаа шүү дээ. Хүн оршуулад гаргалаа гэхэд бол их олон машинтай явж ивэл одоо сайн оршуулга боллоо гэж хэлээд байдаг. Уг нь бол ном судрынхын асуудлыг сайн хийж ивэл тэр сайн болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл одоо дандаа хэлбэр хардаг болсон юм байна шүү дээ. Тэгэхээр та нар хэлбэр харж болохгүй шүү. За тэгээд дараагийнхаа юунд би хэлээд шүү дээ. Одоо 60 63 4 хүрчлээ. Дараагийнхаа ээлжийн улсуудыг бэлдэж байгаарай. Би сая өнөөдөр тэр ачийг бэлдээд байгаа биз? Ааруул өгүүлээд байгаа биз? Тэр чи одоо би өөрийнхөө ачийг одоо дараагийнхаа юм сургаж штэ. Өвөө нэг тэгээ явж исэн гэдэг ингээд тэр чин тэгээд дараа нэг боломж олцороо ирнэ үсттэй. Тэгэхээр багаас нь сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд өө тэнд ингээд хүчээр дагуулад янз янз болоод байхгүй. Ер нь багаас нь сурах юм бол тэгээд сурцтай болчихно штэ. Тийм учраас би хүүхдүүдэд яг хөө ачигаа хүртэл ингээд явуулаад дагуулаад яваад штэ. Тэр чи мууснагаараа бас ийш нь дагуулчих гэдэг штэ тийм. За тэгээд та бүгд сайхан архангаагаас ирсэн улсууд байна. Миний хамаатангууд байна. Настай өндөр улсууд бас ажиллаа орхиод мал төлж байгаа юм орхиод нөгөө ноолуура яаж нэг 5 төгрөг авах юм хойшлуулаад тэгээ одоо айл малаа харуулчаад тэгээ ирж байгаа залчаад ирж байгаа улсууд зөндөө байгаа өө. За тэр бүгдэд би баярлалаа. За тэгээд одоо нэг цагийн хурд байгаа. Тэр бан гэдэг маань ямар ч үедээ ашиг байна шүү. Тэр бан нэг 7 ирэх байт. Авчиг гэдэг нь ирэх гэсэн ирэх авч байгаа. Тэгээ тэр 7 юуны дараагаар Жава тэр ч юм уу банд өнгөд нятгсын 7 юу гэж байгаа. Тэгээд одоо үндсэн Жава тэр ч юм уу банд дүн тэгээд юу Омаа ванши, гончинжи ванши гэдэг байгаа. Цэва шарва шарвшэжи ван минги ван гэдэг ингээд дөрвөн бан байна. За тэрийг одоо би энэ тайлбарлаад бодох байна. Зүүн хаадганаас нь ороод одоо амлшгүй тэлд ингээ хүн жанхрыг тойроод ингээд гүү шүү.
Тэрийгсэн анхаарч хараа. Жанхар тойроод хүүхээр зэрэг зүүн хаалгаар онгойч зүүн хаалгаар нь одоо та нар ингээ яваад одоо жанхар зүүнхөр бурхныхаа хот мандал дотор орж гинэ гэж ингэж бодоо. Тэгээд тэр аршааны нууга за би чи миний дотор сэв сайхан боллоо гэж ингэж бодоо. Тэгээд даган баясаад сууж ин шүү. За юу. За. 모임으로 баярлалаа.